шинэ өдрийн мэнд. За өнөөдөр би танарт уралгүйгээр маш гоё амттай пицца 2 янзаар бэлтгэх аргыг зааж өгнө. За нэг нь бол баг зэргийн бүхэл үрийн буюу овёсоор хийсэн гамбартай, нөгөөх нь бүр огт хурлаа орохгүйгээр маш гоё амттай болдог 2 пиццаг гэртээ карантин байх үедээ хийж эцгээе. Тэгэхээр хэрвээ пиццаан дуртай бас эрүүлэр жингээ хасангаа пицца идэх хүсэж байгаа бол өнөөдрийн дугаарыг үргэлжлүүлэх үйл авч үзээрэй. За бидэнд ямар зүйлс хэрэгтэй бэ гэхээр хамгийн ихэнд нь пиццаны суур болох flourless буюу гурилгүй багтай гурилгүй бүхэл үрийн ийм гамбар болох зүйл хэрэгтэй. За Мексикод бол tortilla гэж нэрлэдэг Мексикийн хоолнд ордог. За хэрвээ та нарт маань энэ flourless tortillas байхгүй байгаа бол оронд нь өөртөө oatmeal буюу овёсоо буталж миксерт хийж бутлаад блендерлснийхаа дараа тэрүүгээр хар гамбар тосгүйгээр шарахаар нэмгэн ийм гамбар хийгээрээ дотор нь хөөлгөгч янз бүрийн эсгэгч огт хийх хэрэггүй зөвхөн нэмгэн тосон шараагүй. За спрей ойл хэрэглэж болно ийм гамбар хэрэгтэй гэсэн үг. За спрей ойл бол coconut болон оливын спрей ойл бүгд 0 калоритой байдаг. За ингээд нийт яг энэ пиццанд орох гол суур бол яг энэ flourless буюу гурилгүй овёсны гамбар байгаа. Ингээд үүнийхээ дараа хэрэглэх зүйл юу вэ гэхээр дахианы цээж мах. За дахианы цээж махыг машинтаж хэрэглэж болно. Эсвэл оронд нь эсвэл та нар маань үхрийн мах байсан ч болно. Машинтсан ч болно, эсвэл том хэрчээд хийсэн ч болно. Миний хувьд бол машинтаж хийнэ. За махтайгаа хамтдаа би машинтаж хийх учраас махтай хамт юу хийх вэ гэхээр хулуу энд харагдаж байна. За хулуу байхгүй бол хулууны оронд өвөрцөө хийж болно. За өвөрцийн хулуугаа яаж хийх вэ гэхээр би маха машинт гэж байгаа учраас хулуугаа бол ингээд өрүүлэн дээр үрээд жижигхэн юм болгоно гэсэн үг. Тэгэхээр хулуу болон өвөрцийн маань нийт эзлэх хувь нь уснаас бүрддэг учраас махыг гоё чиглэг ийм чихтэй гоё пицца болоход нь тусална. Дараагийн хэрэглэх зүйл бол энэ харагдаж байна спинич буюу буурцаг. За буурцаг болон өөрийнхөө дурын дуртай салаатны ногоогоо хэрэглэх боломжтой. За тэгээ мөн дээр нь нэмэлтээр топпинг дээр нэмэхээр помидор хэрэглэнэ. За нэг ширхэг том помидор заахад болно. За ногоон сонгод би ингээ хэрчээ бэлдсэн байгаа. Ногоон сонгод мөн дээр нь хийн. За хамгийн дээдлийнх нь бяцлаг нь бол моzzarella cheese байгаа. За жингээ хасгаж байгаа тохиолдолд хамгийн тохиромжтой бяцлагнуудын нэг гэж үздэг. Ингээд ердөө энэ 6 төрлийн зүйлийг хэрэглээд та маш гоё амттай пицца өнөөдөр хамтдаа хийж харцгаая. Тэгэхээр би дөнгөж сая маха бэлдээд бэлэн болгочлоо. За та нар маань болохоор шууд том хэрчээд гал дээр хуураар шарсан ч болно. За эсвэл надтай адилхан ингээ машиндаад би болохоор дахианы тал цээж мах машинтсан. Тэгээ түүн дээрээ нэмээд хулууны тал буюу та нар эсвэл өвөрцөж байсан болно хулуу байхгүй бол ингээ жижиг юм өрүүлээр үрээд жижиглээд тэгээ дотор талд нь хийцэн ногоо харагдаж байгаа бах тийм ээ. Тэгээд ногоон сонгоноос жижиг хэрчээ дээр нь дотор нь хийцэн гэсэн үг. Тэгээд одоо би яаж энэ маха болгох гэж байгаа вэ гэхээр би болохоор гал дээр шарахгүйгээр air fryer дотор бэлтгэх гэж байна. Тэгэхээр та нар маань бас овн дотроо шарах шүүгэн дотроо хийгээд 10-аас 15 минут хийгээд шарчиж болно. За миний хувьд болохоор air fryer арай авсаархан жижиг учраас дотор нь шууд хийгээд 10 минут орчим ямар ч байсан маха эхлээд бэлэн болгох чинь. Fryer дотроо хийгээд 10 минут орчим болгоход яг хангалттай болно. За дахианы махан дээр за тэгээд дараад нь суурин дээрээ гамбарн дээрээ тавиад ногоонуудаа хийгээд дахиад энэ air fryer дотроо 5 минут болгох учраас 10 минутаар эхлээд маха болгож байгаа. За харин одоо маха бэлтэж байх хоорондоо доод суур пиццаныхаа доотлын суур crunchy гамбарыг нэмгэн гамбар хэрэглэх. Тэгэхээр энэ маань болохоор дотроо гурилгүй яг бүхэл үрийн үр тариагаараа байж байгаа ийм маш бага калори болон глютен цавуулаг багтай гэсэн үг. За гамбараа бол ингээд яг юм шаргалцсан гоё crunchy бүр ингээд хэвэнд ортолно. Сая бол нэг 5 минут хүрэхгүйтэй шараад болчлоо. За тэгээд эн чинь болохоор спиничнийг атахыг бэлдсэн нэг помидороо угаацсан. За энд 40-50 г бүр жоохон ч байсан болно. Чизээ энэ чи өрүүлээр үрж бэлдэнэ. За одоо air fryer дотроос маха бэлэн болцсон байгаа учраас маха гаргаад ирсэн байна. Тэгээд дараад нь дээр нь бас одоо тал атга үлдсэн буурцгаа дээр нь тавиад
помидороо тавиад. За помидороо жижиг хэвчээд замаас нь тавьчих та. За юу ч ихлээд нээж ингээд тавьчих. Тэгээд масаваа. Махманы нөгөө нэг би хулууга хийчихэд машинд чад тэгээд дотор нь хамт бас ингээд жижиг өрүүлэр үрээд хулууга жижигсэн учраас ийм махан ийм гой зөөлөн шүүслэг байгаа юм. Тэгэхгүй бас хитрхийн аргуу очих юм бол доороо тэгээд гамбирны кранчи тэгээд дээр нь махан хатуу бол бас гой биш санагдаад байдаг надад. Тэгэхээр дээдлийн хэсгүүд бол гой зөөлөн байгаа. Тэгээд баасы сүйрэл зөвхөн тийм юу байвал болчих واخ гэж бодож байна. Яа ингээд маха хуураа том хичээд шараад гал дээр зүгээр шаарч хуураад бэлэн болохоор бас ингээд хийх болно. Хэрвээ одоо юу гэх юм жижигчлүүртэй тийм том орон жижиг идэх хэрэгтэй бол тийж идэх болно. За бэн дээрээ. Нөгөө бууртга тавьчих би энэ спиничийг дандаа хулуу гэдэг ингээ хооронд нь хулуу зукини юу хоёроо холиодох юм аа. Нэрийг нь. Яа одоо помидор тавьчих жоохон гэж. Бараг тал помидор байсан даач болно. Хэрэг хэмжээтэй том хэмжээтэй гамбар тавьж байгаас шалтгаалаа. Яа бэндэрсэ. Чизе. Үгүй. Яаж хамаар үуч. Масарилта чизний хувьд илүү нөгөө нэг барьцлах юм илүү бусад бэлхийг бодвол хамгийн гол нь ямар ч төрлийн бэлэг байсан болно ч та би миний хувьд ягаад энэ масарилта чизийг сонгож байгаа вэ гэхээр илүү одоо жингээ барих гэж байгаа эсвэл илүү дэлхийн авахыг хүсэхгүй байгаа жингээ хасахыг хүсэж байгаа ч юм уу те илүү л өөхлөлт үүсгэн байгаа ч юм уу үед масарилта чиз илүү тохиромжтой байдаг. Тийм болохоор бас сонгож байгаа. Миний хувьд бол бас амархан тархачих гэдэг учраас би бас хоолтон дээр маш сайн харахгүй болдгоо. Хамаагүй хооллол ордерхөө хамгийн дараа гэж сайхан болно шүү дээ. Яг сүлийн жижиг хэсгийг бүр жижигч өгдөө. Тэгээд ингэж өгөх болчихлоо. Одоо тэгээд чийдээ жоохон тараад ярьчих би сая бас яг зөвхөн дээр нь барьж байгаа хийдэг юм болохоор орой дээрээ бахан болчихлоо. Тэгэхээр ингэж жоохон тараагаад зах хэсэг рүү насгалаад. За тэгээд шарах шүүгэндээ ч юм уу засал микровейв дотор байсан ч болно. Энэ сүүлийн бэлдэх 5 минут бол өөрийнхөө хүссэн зүйлтэй хийж болно. Би одоо air fryer дотор хийн. Та нар маань микровейв дотор 5 минут байлгаад энэ шарах шүүгэн дотор хийж болно. Яа ингэж хамтдаа пиццага бэлэн болохоор харцгаая. За энд одоо би дахиад air fryer-т сүүлийн 5 минутыг хийх гэж байна. 5 минутын дараа бүгдээрээ пицца маань бэлэн болно. Тэгээд бэлэн болохоор нэргээд болзъя. За сая дохио дуурайд пицца маань бэлэн болсон дохио ирсэн. Ингээд тийм гоё харагч байна. Уучлаарай хажуудлынхаа төбөс авыг тэжигнүүлчлээ. За тэгээ хамтдаа зүсээд идэж үзцгээе. За миний хувьд болохоор би пиццан дээр илүү дутуу олон янзын амтлагч бол хийхгүй байгаа. За хамгийн гол нь махан амтлагтаа зөвхөн гоё амт хийгээд тэгээ бусдууд дээр нь бол илүү дутуу ямар ч амтлагч хийгээгүй сонгон байгаа гэсэн үг дээр нь. Тэгэхээр та нар маань бол өөрсдийнхөө дурын амтлагчийг хийж болно. За миний хувьд яагаад амтлагч багтаа вэ гэхээр жин хасж байгаа ч юм уу эсвэл жингээ барьж байгаа үед бол маш олон төрлийн амтлагч хийх юм бол бас содиум болон шүүрийн хэмжээ хэтэрхий их болохоос магадлалтай. Тэгэхээр тэртээ зэрэнгөө пяслаг маань өөрөө маш гоё амттай болгож өгдөг. Дээр нь махан амталчгаар л тэгээд хангалттай гоё болчихдог. За амтлагыг хийж үзье. За ингээд пиццага тест хийж үзэхэд бэлэн болсон байна. Үнэхээр гоё үнэрт чинь бас гоё байх байх гэж бодож байна. Өмнө нь дандаа ингэж хийж идээд маш гоё байдаг байсан. За ер нь бол нийтдээ одоо ийм 5 дөрвөн пицца хийгээд 360 калорик та өөртөө авна. Тэгэхээр бүтнийг бүтнийг бол ганцаараа нэг доороо идэхэд бас нэлээ их ажил болно шүү. Би бол хуваагаад баг 2 удаагийн хоол болгодог. Харин чиз зурлаа. Мөр янзын гоё. Помидорын шүүс нь гараад махан дотроо нөгөө хулууны маань эсвэл үгэрцээ хийсэн бол найз айл нь нөгөө усан суурьтай байгаа учраас шүүстэй. Тэгээ нөгөө гамбар маань юм crunchy.
За заавал төвшиж үзээрэй. За та нар маань карантин дахта гой хоолнууд эрүүл хоолыг өөртөө зориулж гэр бүлийнхэнтэй хамтдаа хамгийн гоё амттай гоё эрүүл хоолыг хэрэглэж идэж хийж сурцгаая. За хэрэгцээ одоо бүхэл үрийн болон ямар нэг байдлаар оюусны төрөлч гэсэн огт оруулахгүй гэж үзэж байгаа бол нөгөө арга нь яаж хийж болох вэ гэхээр за энд харагдаж байгаачлаа одоо cauliflower гэж нэрлэдэг цагаан цэцэгт байцаа хэрэглэнэ. За цагаан цэцэгт байцааг болохоор хүмүүс жингээ хасж байгаа тохиолдолд бол ихэвчлэн будааны оронд бас хэрэглэдэг. Тэгэхээр миний хувьд болохоор цагаан цэцэгт байцаагаа би жигнүүр дээр жигнээд тэгээ маш хурдан болчдөг. Нэг 10-аас 15 минут жигнэхэд бүрэн болдог учраас тэгээ няцлаад тэгэнгүүтээ өндөг 2 өндөг түүхийн өндөг хийгээд тэгээд амтлаад базаад суур юу маань одоо гамбар маань бэлэн болно гэсэн пиццаны суур маань тэгээд бэлэн болчихно. Тэгэхээр огт гурил хэрэглэхгүй гэсэн. За ингээд хамтдаа яаж хийхийг нь яаж одоо пиццагаа бэлэн болгохыг хамтдаа харцгаая. Эхлээд маха одоо юм бэлдсэн байгаа, амталсан байгаа маха би божоо хооронд нь цагаан цэцэг байцаагаа жигнээд болгох чинь. Хэрвээ гэрчтэй цагаан цэцэг байцаа байхгүй бол оронд нь яаж болох вэ гэхээр оронд нь болохоор ногоон цэцэг байцаа буюу брокколи бас байж болно. Брокколигоо жигнээд няцлаад за няцаж жигнэснийхаа дараа өндгөө хийгээд ингээд барьцалтуулах мэлтэй гэсэн. Тэгээд ингээд суур пиццаны доод суур болгох бас боломж байдаг шүү. Гэхдээ ер нь бол cauliflower илүү зүгээр байдаг. За ингээд хамтдаа харцгаая. За одоо болохоор жигнүүр дээр ингээд cauliflower буюу яг энэ цагаан цэцэгт байцаагаа ингээд жигэн чинь. За би бол бүхлээр нь жигнээд тэгээ босныхон дараа няцлаад 10-15 минут болоход болно. Тэгээ босныхон дараа няцлангуудаа дээр нь өндгөө хийгээд барьцалдуулаад суур гамбараа бэлэн болгоно гэсэн үг. Тэгэхээр жигэнсэн цагаан цэцэгт байцаа маань бэлэн болсон одоо няцлаад тэгээд өндгөө түүхийн өндөг 2 өндөг хийгээд тэгээд ерөнхийдөө би болохоор яг энэ цэцэгт байцаа маань хангалттай их учраас талаар нь хийх болно гэж бодож байна. За мөн энд одоо мах маань бэлэн болсон байгаа. Тэгэхээр би дөнгөж сая 2 шиг өндөг хаглаад тэгээд цагаан цэцэг байцааныхаа яг талыг нь энд хийцэн байгаа. Тэгээ би бол нэг олон янзын амтлагчаар амтлахгүй харин та нар маань өөрснөө хүсхийн болвол тэ суур гамбар бингээ хийх энэ зүйлээ бүр сайн миксердэж болно. Бүр няцлаад бүр миксердэж байгаа хийсэн ч болно, өндгөө хийгээд тутгасан ч болно. Миний хувьд бол баг зэргийн тийм жижиглүүртэй зүйлсүүд байх юм бол гоё санагддаг учраас зүгээр ингээ гараараа бутлаад жижигэн болгоцсон. Тэгээ одоо ингээд 2 өндөгтэйгөө утгаад тэгээд хариулын тавганд хайрч бэлдээд суур маань бэлэн. Тэгээд дээр нь маха тавиад буурцка хийгээд помидор хийгээд за эсвэл өөрсдөө хийчихээ. Нөгөө нэмгэн гамбартай дээр бол помидор хийчихэж байгаа учраас ингээд чизээ дээр нь бүр нэмээд ихийг хийсэн ч болно. Тэгээ бэлэн болтол ингээд зөөлөн галаад би бол 3-5 минут болгоод тэгээ бэлэн болохоор болно доо пицца маань. Та маань бэлэн болсон. Янзтай гоё амттай болсон энэ хайрта. Би одоо хэрчмийг өөрөө хэрчээд идэж байна. Өстой гоё болдог шүү. Та нар заавал туршаад үзээрэй. За 2 янз хоёулаа их гоё болдог. Crispy идмээр байгаа бол нэмгэн гамбартай эсвэл ингээд цагаан цэцэгт байцаа болон өндөгтөө хамт хийсэн гамбараар хийсэн юм пицца бас янзтай болдог.